Эвэлтхүү 1-2 сартай тэрээр жилийн өмнөөс таталтагч хэлжээ. Энэхүү их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхэд тархинд нь цусны эргэлт очоогүй улмаас баруун зүүн тархи нь өвчж эхэлсэн байна. Мөн давхар Вестийн хам шинжтэй гих онцтой онцлогджээ. Энэхүү оншихуй хүрээнд эвэлтийн биеийн хөгжил зогсож нүдний хараа нь өдрөөс өдөртөө муудаж байгаа юм байна. Түүний ээж Болор Туяа олон эмнэлэгт хандсан байна. За үүнд бүгд найрамдах Хятад улсын Чиндао хотын эмнэлэгт эмчилгдэх боломжтой. Гэхдээ яаралтай эмчилгээнд орох шаардлагатай гэх хариу авчээ. За 6 сарын эмчилгээний зардал нь 80 сая төгрөг юм байна. Иймээс ээж Болор Туяа Монголын ард түмнээсээ тусламжийн гараа сонгохыг хүссэн байна. Хятад улс руу Чиндао хот руу хүүхдийн сэргээн засах тархины өвчин нэг эмнэлэг тийм сэргээн засах эмнэлэг байдаг. Тэрнтэй ер нь холбогдоод тэг манай хүүхдийг ингээд нөхөн сөргөө эмчилгээ хийх боломжтой гэсэн хариу авсан. Үр дүн гарахгүй тэгэл ингээд Хятад улс руу ингээд хүүгээ авч явахаар надад одоо ингээд шууд яг ингээд гаргаад шууд ингээд 80 сая төгрөг бол надад байхгүй. Тэг надад ингээд хамгийн гоё хайрыг мэдрүүлсэн хүн болохоор миний хүү байхгүй юу? Эвэлтхүү 2025 оны 12 дугаар сарын 10-нд Баян-Улгийн аймагт төржээ. Тэрээр төрхтөө бүтэлттэй төрсөн ч аймгийнх нь эмнэлэг түүнийг хэвийн гэж оншилсан байна. За гэвч Эвэлтхүүгийн бие өдрөөс өдөрт мууцаар байна. Аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэвийн 6 сартад нь ирж үзүүлээ гэх тайлбарыг өгөөд буцаажээ. За иймээс Болор Туяа хүүгээ авч их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ирж үзүүлэн яралтай эмчилгээнд орж эхэлжээ. Миний айгүй их ойлгосон юм болохоор юу байхгүй юу? Хүн ер нь ингээл өвдөхгүй, зовхгүй байж байвал ер нь бусд нь олт ихэл болно. Ингээл нэг ийм жижиг амьтан чинь өвдөөл те гарын тач зүг хатгуулаад хөлөнд өж хатгуулаад ингээл дутсан олдохгүй хуйлаал. Тэгэл нэг биендээ байгамааргүй бүх төвчээрээ тийг ингээл гаргаал ингээл надруу ингээ хөөхнүүдээр хараал. Тэгэл ер нь хүүхдэл эрүүл сарвал болгож байвал бусд нь болох байх гэж би ер нь боддог. Болор Туяа Баян-Улгийн аймгийн зэвсэгт хүчний 340-р ангид тахлагчаар ажиллагаа. Тэрээр өргөдөлгөөсөн ганц бие ээж учраас хүүгээ эмчлүүлсээр ажилдаа орж хамжаагүй байна. За гэвч тэрээр шантралгүй хүүгээ эрүүл болохоор хичээнгүйлэн зүтгэж яваа юм. Түүний хувьд ээж болсноос хойш хүн байхын хамгийн аз жаргалтай үеэ мэдэрч байгаагаа хэлсэн юм а. Иймээс нэг настай Эвэлтхүүд хөл дээрээ алхан хорвоог өнгөтөөр харах боломж олгож хандив аянд нэгтгийг хүсвэл 51 81 тэгс 25 34 Болор Туяа гэсэн данс руу хандив өгөх боломжтой юм а. Харж марахаар амар би яхаа хүүхдээ ингээд баг натаас олгочлээ тэгэл амар бодол ингээл үеийн хүүхдүүд харахаар одоо ч бүгд хэл доороо төлд орцсон те тэгэл алгаж малгаж тэгэл өөрийгөө айгүй буруутгадаг.